Цэлэг аймаг зүүн бүрэн сумын шүтэн уул хайрхан оюун уул дээрээ одоо ингээд 2 дахь хойно 3 дахь хойно авирах чинь. Их түүх дурсалтай их сайхан хайрхан байдгийг. Утгатай ирээд одоо ингээд уул хайрхан руу авирах гэж явж байна. Юм байна да. За тэгээд сүүлдээрээ бас борооноос нөгөө YouTube сувга нөгөө дорнод аймаг руу аялаад ирсэн чинь алдсан байсан. Ямар ч YouTube руу бол ханд өсөл гаргаад YouTube-ээ бас сэргээгээд авсан байна шүү. За тэгээд хамт ингээд уул руу өсөж байгаа хүмүүс маань бол одоо хамгийн хойно цүнх үрж байгаа. Одоо манай ах төрсөн ах байгаа. 4 насны зэрэгтэй. Ийм залуу байна. Зөвхөн талын дээр явж байгаа болохоор манай ахын том хүү байна. Тэгээд дээр явж байгаа цаарал мэдтэй манай ээжийн төрсөн дүү хамгийн бага дүү. Манай төрсөн ахтай нас чицоо ийм хүн байдаг. Тэгээд бодвол одоо тохоо ил одоо имэм ээж минь хоёулаа гиз цамдгаар явж исэн баг. За тэгээд одоо тэр нэг хар хайрцаг үүрцэн яваа. Саарл кеп тавьсан байгаа хүн бол чи тэ зүүн хийж болдог л. Манай ээжийн бас дүү. Нөгөө би өмнө бас нэг ярьж байсан та нэг хажууд нь очихоор нэг яалч нэг сонир хүүхэд байхгүй бол болдгоо нэг тийм ахнар байдаг та нэг тийм хүн байгаа. За тэгээд тэр нэг хар хостолтой хар малгайтай нөхөр болтой миний төрсөн дүү. Одоо манай хамгийн баг дүү. Би ч одоо айлыг фак явуулах шүү дээ. Ангид дэшигээ өгсөж байна да. Бурхан бумаа минь. Дөнгөж одоо бэлээр нь л явж байхад ингэж ядарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ би юу н аюу тийм муха жин нэмээд байгаа юм шиг надад санагдаад байгаа. Би ч одоо өөрөө метр 86 дагсан. Үхэж штэ. Би яг үхэх юм байна. Тэгээд метр 86 таа хүн. Яг биний ясны хилэмжээрээ өндрийн хэмжээ ясны хилэмжээрээ жоо жин бол 86 мурга нэг 80 дотор бол байх ёстой байхгүй. Тэгээд хүмүүс болохоор намайг үгүй ээ шата юм өндөр хүн байжээч наа чи эн чинь болж байгаа юм яг таарч болж ийн гэдэг байгаа. Гэтэ би одоо бол кэлний ёо 92 кг байгаа. Тэгэхээр ер нь бол нэг 4 амуу өсгөл нэг 6 кг илүү байна л гэж ойлгож байна. Тоглодог байсан тэрийн саданд хүү. За ингэж ноён уул маань сэлэнг мөрний маань хойгуур нь сайхан байдаг. Тэгээ сэлэнг мөрөн маань бол урдуур нь ингээд сайхан урсдаг да. Тэгээ ийм сайхан. Баян сайхан хайрхан да. Миний нутагч одоо уул усгангаа модчолоо гэдэг. Байхгүй сайхан нутаг да. Ийм нутагт одоо хүн бос төрсэн байж одоо. Тийм уртаа байлгүй яах вэ? Зарад очихоо ээж минь баярлаа. Зовлон чухтаа. Тэр цаа. Тэр дүүрэн мисэг шоу. Миний нутгийн замыг гэрэлтэн цагаат хийхээ. Найзууд минь Тэрнгэр ингээс өксөөд ингээд зайхан гарч ирсэн хойшоо бол ингээ хангаа манга уулаас бол тасрахаа авах хэвээр. Тасрахаа сайхан байна да. Жоохон биш яг авсаа өрдөлтөө. Хамааг бодол яг гарах утаатаа гарч ирсэн байх шүү. Энийг ийм бүтгэх хогийн ирдээ байна. Надаа ямар юу очиж тийм. Өөрөө юу ч үгүй. Яг гад утаа бариад гарч ирээгүй тийм. Ингэж битсэн бол гоё болох байсан байх лээсийг. Нонны шиг тавьдаг бах тийм даа. Тавьсан юм байлгүй.
За буу. Нэг нь онгос алдна. Маа тавьж хэв тавьж. Ханаас тэдмэрэг харуулаад. Наад юус хилэгтэй харагдах. Баг дараа нь үзүүл хөөх юм. Явсаа нэг гэдэг. За дараа нь тэр уул руу явсаа. Батгагийн шат. 100 м. 1.1 км. Салхины урд 8 м/с байна. 6-аас 8 м/с. 1 км 11.3 км. Одоо очив уу? Очиж чинь маш ойрхон байна. Тийм. Яг хөөрсөн цэгээс доошоо 30 м доор яваад байгаа юм байна. За тэгээд ах トゥ хамаатан сада найз нөхөд маань ирүүлгээд ноён сайхан хайрхан дээр гаргаж хямрал ундагийн сэргээж өгөөл. Хуцаад юм да бич. Өглөөний наран гэрийн зонхор тусгай өдгөө чансан цайс өрөмтэй борцогны амт хамтдаа тоглодог байсан тэр их саданд хүүхд насны нандин дурсамжууд минь энэ л газарт бичээстэй би өргөсөлөн өтгөн нараас энэ бүхэн чиний гэр гохон гэртээ хайр ээж минь баярлаа зовлож өгтаа аминь тэр дүүрэн нисэх шоу